Гэр хорооллын газрын 50-60% нь эрүүл хүрсэхгүй болсон гэсэн судалгаа бий. Энэхүү өвлийн уйдралд асгасан муус хавар зунд агаарт тархаж халдвар төвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Хөрсөнд агуулгадж байгаа хорт бодис нэнгууд 5 жилийн дотор бүр устдахгүй хөрс бохирдсон бол 30-аас 40 жил үргэлжилдэг байна. Ер нь гэр хорооллын айлуудын хэрэгэл ахуйн хэрэглэлээс гарч байгаа энэ бохирын юм угаас ус болоо тодорхой хэмжээний нэмгийн бохирдлыг агуулсан ийм угаацууд идэг. Энийг ил задгаа хаяхад бол одоо газрын хөрсөн чингээснэр хөрсөл тодорхой хэмжээгээр бохирдно. Энэ дээр бүр үнс ингэж үнсээр дарж одоо ингэж хөрсийг улам бүр бохирдуулах нь бол ер нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байдаг. Нийслэлийн газар нутгийн 70% гэр хорооллын айл өрхүүд эзэлдэг. Тэдгээр айл өрхүүдийн 60% нь эрүүл хөрсгүй газарт амьдарч байна. Эдгээр иргэдийн хувьд эрүүл мэндийн хувьд асуудалгүй хэд эрсдэлтэй. Тухайлбал гидсний халдвар төвчин, цусан суул, ус хүрээ, бүрцлөөц, халдварт шар, цагаан хорхоо гэх мэт өвчлөөс гадна хавдар үсэх их үүсвэр болдог байна. Шууд бус замаар мөн түнчлэн одоо хавар болоод эхлэнгүүд өнөө ил задгаа хайсан үнс маань салхиар дамжаад хийсэд эрдөөсөл амьсгалын замаар хүний одоо амьсгалын замын өвчин үүсгэх шалтгаан болохоос гадна уушигны янз бүрийн өрөвсөлд өвчин бий болох мөн түнчлэн нүдний харшилч гэдэг юм уу янз бүрийн ийм харшлын өвчнийг бол сэдрэх магадлал бол өндөр байдаг. Нийслэлс хөрсний бохирдлыг арилгах талаар дөрвтэй арга хэмжээ өнөөдөр хүртэл хийгдэггүй. Хөрсний бохирдлын асуудлыг нэгмөр шийдэхгүй бол хожим гүний усанд аюул нүрлэх цаг ирээд байна. Энэ мэтэр тулгамдж буй асуудлыг шийдэхгүй бол хот удахгүй нүх цаг ортод байна.